Сайн байцгаана уу? Хаан уг сургуулийн 4-р анги ахиц амжилттай оролцоо. За 4-р ангийн энэ хичээлийн жилд 12 охин 18 хүүгэнтэй суралцж байна. За 4-р ангийн энэ хичээлийн жилд тогтмол хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь гараас гарч төсөв хөтөлбөр, уншаад хөгжийн сансрын 7 хоног систем үйл ажиллагаа байна. За мөн аврагч мазаалай, өглөөний цайг өөртөө эрүүл байхын үнд эрүүршүүд бүтээлч хүүхэд гэр айлчлал. За дараа нь хангалттай онцлог үйл ажиллагаа, хүн болох багаасаа хөдөлмөрөөр хүмүүжээ аян огт өдөр ангин намын сангийн баяжилтыг зохион байгуулсан байна. Сургалтын хөтөлбөр хэрэгжилтийн хувьд манай анги сайхан бичигтэй анги хамт олон, хамгийн олон бодлого ботсон анги хамт олон, жигсаалч хүүхдүүд мөн эдүтэн хичээлдээ тогтмол идэвхтэй оролцож алмаз цомоо тогтмол авч байна. За ингээд иргэний явсан кабинетд зохион байгуулсан бидний цагаан сарын баяр контентын уралдаанд анги хамт олонний уриалан идэвхтэй оролцож сурагч мөрөөдөл 1-р байр, энх болд тэнгис нар тусгай байр шалгарсан мөн өв соёлоо дээдлэгч анги хамт олоноор шалгарсан байна. За шинжлэх ухааны өдөрлөгт сурагч энх болд аавтайгаа хамтран захиргааны гэтгэл сэдвийн хүрээнд эко хавс хийж тэргүүн байр эзэлсэн байна. Тооцоолоо тарлыг мэргэжлийн багш нарын бүлгээс зохион байгуулсан миний олимпиадад 4-р ангийн 188 сурагч оролцсон. Үүнээс 4-р ангийн сурагч маргад алтан медаль, сандар мөнгө, азар эрхэм төгөлдөр нар хүрэл медаль тус хүртсэн мөн анги хамт олноороо 1-р байр эзэлсэн байна. За шинжлэх ухаанд багшууд өдөртөмжийн хүрээнд 4-5 ангийн сурагчдын дунд зохион байгуулсан хүн байгуулах хичээлийн агуулгаар ааха тэмцээнд сурагч сандар энх болд нар 2 болон 3-р байр мөн ангидаа ангийн ханаа сарин хийж оролцсон байна. Дахин уншлах 26-ад эхний шатанд нь сургуульд оролцсон, дараагийн шатанд нь аймгийн хэмжээнд оролцсон. За аймгийн хэмжээнд сурагчид දී ном бүртгэл үзүүлж захимаар ном уншиж хэвшсэн мөн уралдааны хүрээнд сурагчид санал болгосон 10 зохиолыг бүрэн уншиж номын тэмдэглэлийг бүтээл сонирхолтой хэлбэрээр хөтөлж хэвшсэн. Үүний үр дүнд сурагчдын уушиг дур сонирхол нэмэгдэж үгсийн сан баяцсан төдийгүй зохиолын гол санааг ухаж өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх дүнэлт их шүүмжлэл сэтгэлгээ болон бүтээлч чадвар нь бодитоор агсан байна. За уншигч хүүхдүүд мэргэжлийн багш нарын бүлгээс зохион байгуулсан захин уншлага 2026 уралдаанд 4-р анги шилдэг хамт олноор мөн 4-р ангиас сурагч сүүлдэн сандар уншснаа бүтээлчээр ойлгох уралдаанд амжилттай оролцсон 1-р байр, сурагч алтан гэрэл номын сангийн ант сурагчаар тодорсон байна. Ангийн 15 сурагчдыг шилдэг квадрат олимпиадад бэлтгэн оролцуулсан. Үүнээс сурагч алтан гэрэл болон бээрхэн баяр нар 1-р зэргийн диплом, энх болд 2-р зэргийн диплом авсан амжилт үзүүлсэн байна. Энэ хичээлийн жилд Малчны хотод үйл ажиллагаа зохион байгуулсан. Ингэснээр сурагчид Малчны хотод аялснаар өв соёлоо суралцаж хөл малын тухай мэдлэгтэй болсон. За ингээд ангийн 23 сурагч оролцож хамрагдсан байна. Боловсролын ерөнхий газраас бүх аймгийн эдгүүдийн системд хяналт хийсэн. Манай ангийн сүүлийн 6-7 хоног тасралтгүй бүх сурагчийн идэвхтэй хамаг сайтай ангиар тодорсон байна. За мөн үүн дээр үндэслээд багш өөрийн туршлагаа түгээн дэлгэрүүлсэн. За энэ хичээлийн жилд 4-р анги нь эдгүүдийн системд нээгдсэн 38 хичээлд идэвхтэй санаачлалтай цаг тухайд нь тасралтгүй хамрагдсан ангийн сурагчдын 23-аас 26 нь алмаз сангилалд тогтмол авсан бөгөөд үлдсэн цөөх сурагчид алт мөнгөний түвшинд хүрсэн байна. Бага ангийн сурагчдын эцэгхийн дунд зохион байгуулсан эдүүдийн олимпиадад сурагч энх болдын ав болд амжилттай оролцож тусгай байранд орсон байна. Энэ хичээлийн жилд багш ганцаарч гэсэн төлөвлөгөөний дагуу сурагчтай ажилд ахиж амжилтыг нь тооцон ажиглалаа. Нэгийн тоо. Хэдэн тоо вэ? За намрын спортготод ангийн сурагчид идэвхтэйсээ оролцож аз хоёр 1-р байр, эрхэм баяр 2-р байр, буйхын анх төлгөөн эрхэм баяр анар хаан бүлгүүнээр амжилттай оролцож 1-р байр эзэлсэн амжилт гаргасан байна. Энэ хичээлийн жилд
эцэг эхчүүд бидний хичээл үйл ажиллагаанд мөн эцэг эх тэгш өгөөж үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байна. За ингээд 1-р байрны эцэг эхчүүд төгсгөлийн хаалт хэмжээнийг үл зохион байгуулсан. За мөн Доронт аймгийн баг боловсролын өглөөний уншлага пэйж хуудсанд бол англи сурагчид уншлага туршлагаа түгээн дэлгэрүүлсэн. За Доронт Эврика пэйж хуудсанд мөн 138 бичлэг байршуулан өөрсдийн амжилт агцаа түгээн дэлгэрүүлсэн байна. Уншаад хөгжөөд байгууламжийн хүрээнд хүүхэд бүр номын тэмдэглэл хөтөлсөн, өглөө бүр уншлага хийж хэвссэн, Доронт аймаг баг боловсрол өглөөний уншлага пэйж хуудсанд уншлага байршуулсан, уншсан үлгэр зохиолын гол санааг өдөр бүр ангийн пэйж хуудсанд байршуулж хэвссэн. За ингэснээр хүүхдүүд яагаад гэдэг асуултын хариулт номын хуудсанд байгаа гэдгийг нь ойлгож ухаарч ахис дэвшилтэд суралцсан. За мөн ангийн эцэгчүүд бол уншаад хөгжөөнд байгууламжийн хүрээнд өөрсдийн үргээ ухамсарлан сурагчдын сонирхол татсан танин мэдхүй номнуудаар сурагчдын намын санг баяжуулсан. Сурагчид энэ хичээлийн жилд уламжлалт ёсоор зохион байгуулагдах завширлагын дасгалтыг хийж бичлэг болгон пэйж хуудсанд байршуулсан. Мөн анги нийтээрээ сургуулийн тайланд уншлагад оролцож амжилттай ахиулсан байна. Мөн хөдөлмөрөөр хүмүүжийн аяны хүрээндээр хөөсний баяр хийж сургуулаа болон анги танхимаа цэвэрлэлээ. За эцэгхийн оролцоо. Эцэгчдүүд энэ хичээлийн жилд сурагчдын дархлааг дэмжсэн сургуулийн агуулгатай холбогдуулан аагаа тэмцээнээ зохион байгуулсан мөн хөдөлмөрөөр хүмүүжийн аянд бол эцэгчүүд мөн хүүхдүүдэд уриалан оролцсон эцэг зохицуулагч үйл ажиллагаанд мөн оролцсон байна. Сургуулийн орчин эцэгхийн оролцоон дээр нарны хэт хурц гэрэл болон хүүхдүүдийн нүдийг ядраах хараа модох эрсдлийг дагуулдаг бол хөшиг гэрлийн зөвлөрөл тохиромжтой орчныг үүсгэсэн. За мөн халуун өдрүүдэд нарны шууд тусгалыг хааснаар анги танхимд хэд халахаас сэргийлж сурагчдад ая тухтай сэрэн орчин суралцах боломжийг олгосон. Анги танхимын өнгө үзэмжинд нийцсэн хөшиг нь сурагчдад илүү гэр бүлсэг дулаан уур амьсгалыг мэдрүүлсэн байна. За эдгээр үйл ажиллагааны үр дүнд бол хүүхдийн төлөвшил ба амжилтанд үзүүлэх нөлөө нь өөртөө их итгэл нэмэгдсэн, үлгэр дуурайлал авсан, ёс заншлаа мэддэг болсон. За мөн аюулгүй байдал бай хариуцлагатай орчин үйл бүрдүүлдэг болсон. За хариуцлагаа хуваалцдаг болсон. Гэр бүлийн нандин холбоо ба хамтын ажиллагааг бол зохион байгуулж шинжлэх ухааны өдрөлтөд оролцсон нэгдмэл нэг зорилготой болсон байна. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Хүүхэд бол таны амьдралын төрөө юм.